За миний ажилдаг анагаах хүний хүрээлэл нь 3 дугаар эмнэлэг дотроо байрладаг. Яг одоо та бүхэн манай ажлын офис өрөөг бол харж байна. Офисоос цааш явбал манай лаборатори байдаг. За лабораторид центрифуг, за тэр зүүн талд харагдаж байгаа PCR машин гэх мэтчлэн олон тоног төхөөрөмжтэй. Одоо харуулж байгаа хэсэгт хүний цуснаас стен хялгадаг. Суугаар амар хаадсан болохоор бичлэгээ зогсов. За энэ өрөөнд 2 ламинар бокс бий. Нэг ламинар боксд нь эсийн туршилт, нөгөө ламинар боксд нь PCR Master Mix-ийг найруулдаг. Одоо та бүхэнд лабораторид хамт ажилладаг хамтрагчтай танилцуулъя. За манай Нямка гэгч мань байна. Сугар өөрөөр Шуга. Одно өөрөөр Оги. Юндан Оппа. За тэгээд би мөн бичлэгэнд багтаагүйч мөнх баяр эрхлэгч болон чимгээгч нар маань бас байгаа шүү. Судалгааны чиглэлээ ерөнхийдөө танилцуулбал бид нэр стереол туршилт хийдэг. За стерео юу гэдэг вэ гэвэл тодорхой хавдрын эсийн шугам дээр сонгож авсан бодисыг тодорхой тунгаар үйлчлээд тухайн үйлчилсэн бодис хавдрын эс дээр хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг бол судалдаг байгаа. Мөн эсийн туршилтаас гадна бид нар молекул биологийн туршилт судалгаа хийдэг. За хүний цуснаас ДНХ ялгах, ялгсан ДНХ дээр PCR хийх гэх мэтчлэн одоо үзүүлж байгаа бичлэг дээр юундах цуснаас геномын ДНХ ялгаж байна. Одоогоор бид бүхний хийж байгаа хамгийн том ажил бол хавдрын шин төрлийн биомаркерын судалгаа байгаа. Хавдрын биомаркерын судалгааны ажлын хүрээнд бид нэр ДНХ-ийн түвшинд, РНХ-ийн түвшинд, мөн уургийн түвшинд бол судалгаагаа хийж байгаа. Одоогоор би болохоор нэг нуклеотидын полиморфизмыг тодорхойлох судалгаан дээр гар буй оролцсон ажиллаж байгаа. Нэг нуклеотидын полиморфизмыг тодорхойлохдоо PCR-ийн аргыг бол ашигладаг. Одоо судалгаа хийж явах явцдаа авсан бичлэгээ танилцуулъя. ДНХ цуснаас ядгагдсан хэсгээ бид агароз гэлээр бол шалгадаг. За ялгсан ДНХ-нүүдээ жирийтлэн сайхан үрж тавиад агароз гэлээр бүгдийг шалгадаг байгаа. Тогон залгаад агароз гэлээр ДНХ-нүүдээ гүйлгэнэ. Агароз танк хэвээ ажиллаж байгаа хэсгийг шалгахыг хүсвэл ингээд хөөс үсчиж байгааг нь харж болно гэж оюун цэцэг багш маань хэлсэн. Гэлээр 30 орчим минут гүйлгэснийхаа дараачаар бид нэр ДНХ-гээ шалганаа. Ёо ямар гоё. Инэгэрэ. Дараа нь ялгсан ДНХ-г ашиглаж PCR хийн. 20 дээжин дээр зэрэг PCR хийдэг. PCR-ийн Master Mix найруулж байгаа бичлэгээ бүхэлд нь оруулах гэсэн боловч хитрхи удаад байсан учраас тал талаас нь орууллаа.
Сугарын гарны байралт эдэр цаанаа л нэг өөр. PCR-ыг урвалж бэлэн болсны дараачаар PCR-ийнхаа машинд хийж өгнө. За одоо хамгийн чухал шат болох циклийг харуулж өгнө. PCR-ийн бүтээгдэхүүнийг мөн агароз гэлээр шалгана. За гэхдээ энэ удаад бид нэр харьцангуй өндөр хувийн агароз гэл буюу 4% гэлээр бол шалгадаг байгаа. Бид нэр PCR-ийн үүссэн бүтээгдэхүүний хооронд нь бол харьцуулж шалгадаг. За тэгээд үүсэх бүтээгдэхүүн бие биенээсээ 20 хос нуклеотидын ялгаатай учраас 4% буюу харьцангуй өндөр хувийн гэлээр бол шалгадаг байгаа. Үр дүнгийнхаа зургийг аваад хар цагаан болгож энэ зурганд бол харуулсан байна. За үр дүнгээ болохоор ингэж харьцуулж шалгадаг. Цитозин байх тохиолдолд 100 хос нуклеотидаас доошо буюу 87 хос нуклеотид дээр бүтээгдэхүүн маань үүсдэг. За харин гуаны үед 100 хос нуклеотидаас дээшээ буюу 112 хос нуклеотид дээр бүтээгдэхүүн маань үүсдэг байгаа. За одоо харуулж байгаа бичлэгэнд Нямка гэгч маань цуснаас ээлц яллахаар бэлдэж байна. Ийлдэс ялгаж цаашид ELISA тестэд ашигладаг. За ингээд бүгдийн сайхан ялган шүү дээ. Хийх гэж байгаа судалгааныхаа ажлын онолыг бас мөн ингэж бусаддаа тайлбарлаж өгдөг. Энд болохоор иммуногистохин буюу эдийн бодолтын онолыг бол тайлбарлаж байна. За дан ажиллаа хийгээд бас яваад байдгүй. За ажиллаараа хаяада гой лекцүүдэд очиж бас суудаг байгаа. Хаяада бас гарч орноо. Ажлынхнаараа үе quiz night-д ордог. Яг 2 удаа орж ирсэн. Хоёуланд нь яг шагналт байрнаас хэдхэн оноогаар дутаад хасагдсан байдаг. Урд суугаад юндаа ах суугаар хоёр зөндөө мэрдэг. За ярихгүй сэдв бол байхгүй. Хаяад ээжтэйгээ гарч гоё хоол иддэг. Ходоодоо сайхан баярлуулнаа. Эцэст нь бичлэгийг маань дуустал нөөцсөн та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.